баярлалаа. Хуулийн төслийг бол концепцийн үед дэмжиж байгаагаа түрүүн хэлчихсэн. Гэхдээ бас анхаарах юмнууд нэлээл байгаа юм шиг байна. Мэдээж хэрэг бид нар одоо үр хөвгт ирээдүйн хойчийнхоо эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө анхаарч зардлага гаргаж сайжруулах ёстой. Нэг 10 хэдэн тэрбумаар төрийн байгууллага зардлага гаргаж байгаад энэ хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол үндсэндээ худлаа. Энэ бол яг бас нэг иймэрхүү хэмжээний тооцоо хийсэн гэдэг л агуулга явж байгаа байх. Одоо энэ хүүхдийг эрүүл байлгах, эрүүл чигээр нь урт хугацаанд явуулж байгаад сургуулийн төгсөх энэ бол хамгийн чухал. Гэхдээ энэ чухал асуудлын суурь нь анги дүүргэлт гэж би ойлгоод байгаа юм. Одоо 60 хүүхд суулгачаад 12 жил хичээллэх гээд үзтээ тэр хүүхдийн эрүүл мэндээр нь яаж муудаж болох вэ? Энийг одоо эмчнэр бол маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ тал руу энэ хуулийн агуулгыг бас хандуулах боломж юу байд юм бэ? Анхаараасаа гэж бодож байна. Хоёрдугаарт энэ сургуулийн орчин шалтгаалдаггүй нэгсэн мөртлөө осол аюул гараад байдаг. Энэ үеийнгийн дээрхэлт. Энэ 150 м дотроо болж байгаа, радиуст болж байгаа энэ үеийнгийн дээрхэлтээ сэргийлэх ямар боломжууд байж болох вэ? Энэ хамиржуулалтаас өсвүүлээд энэ талаар энэ хуулинд бас оруулж өгвөл зүгээр юм шиг байна. За 3 дугаарт энд ингээ зүгээр нэг гүүгээ тоолоход бол нэг 6 янзын төлөвлөгөө гаргах юм байгаа. Тэгээд төлөвлөгөө болгон тайлантай шатндаа. Нэг баахан цаас болоод явчихвээ. Сүүлд нь цаасаар үеийнхээ уураад ингээд нэг баахан ажил хийцсэн бүтцсэн ингээд явчихвээ те. Бодтой тусах юмнууд заалтнуудаа тодруулах юм байвал их анхааруул зүгээр байгаа юм аа. За тэрнээс гадна одоо энэ ажлын хэсэг бол зүгээр ингээд нэг л удаа ингээд гүйлгээл харлаа. Энийг 20 орчим заалтан дээр зөв бичгийн дүрмийн алдаа байна. Та нар сайн үзээрэй. Тэр тийм жижиг алдаатай хүртэл энэ бид нарт ийм төсөл оруулж ирж байгаа явдал бол бас яхаа хайхрамжгүй хандсны шинж шүү. Монгол бичгээр бичих зөв бичгийн дүрмийн алдаа 20 орчим байгаа. Тэрнийгээ тэгээ өөрснөө олж яваад дараагийн шатнд зас залруулад яваарай. Энэ даслалаас өсвөлээл явж байгаа. Иймэрхүү анхаармаар юмнууд байна гэдгийг хэлий. Тэгээд одоо эхний хилцүүлэгт орж ирэхдээ бас илүү сайн бэлтгэл тооцоотой орж ирээрээ. За баярлалаа. За баярлалаа.